За бүгдээрээ хамтдаа нэг ишлэлийг харъя. Галат 2:10 дээр Илч Паул бас загталтаа ингэж хэлсэн байгаа. Бидэнд ядуусыг санаж байгаараа гэсэн нь чухамдаа хийхийг ирмэлцдэг зүйл минь юм а гэж хэлсэн байгаа. Илч Паул бол сайн мэдээ тунхлагч, чуулган байгуулагч, дагалдагчдыг бэлтгэдэг, тийм ээ. Библийн үнэхээр гайхалтай бас Бурхны үгийн заадаг юм багш хүн. Тэгээ энэ бүхнийг хийж явахдаа чухамдаа хийхийг ирмэлцдэг зүйл минь энэ юм а гэж хэлсэн. Яг гэвэл эзэн Иесусийн захиас авахасаа өгөх нь илүү ерөөлтөө. Ядуусыг л та нар санаж яваарай гэсэн эзний гэрээслийг, захиасыг би биелүүлэх гэж явж байгаа. Хийхийг ирмэлцдэг зүйл минь энэ юм а гэж ядуус. Тэгээ Библи дээр бүгдээрээ Дэд хуулийн хууль номны 15:11-ийг хамтдаа гаргая да. За бүгдээрээ энэ дээр Бурхан бас өөрийн тахилч нарт, өөрийн ард түмэнд ингэж хэлсэн байна. Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хизээч тасрахгүй гэж Бурхан хэлсэн. Хизээч тасрахгүй. Гэхдээ бид нарт ойлгох хэрэгтэй. Бурхан хүмүүсийг ядуу болгоод байгаа юм биш. Бурхан ядуу болгоод байгаа юм биш. Бурхан бол энэ дэлхийг уг нь дэндүү баян бүтээсэн. Жишээлбэл бүгдээр зүгээр Монголыг харъя л да. Монгол ямар өргөн газар нутаг дээр та бид нар монголчууд амьдарч байна. Дээрээс нь энэ Монголын маань байгалийн баялаг хэрвээ зөв тэгш шударгаар хуваарлагдвал яг үндэ бол Монголын энэ 3 сая гаруй хүмүүс, та бид нар энд байгаа бүх хүмүүс бүгдээрээ бид нар долларын саятан байхаар тийм дэндүү баян тансаг газар нутаг дээр амьдарч байгаа. Бурхан бүх дэлхийг үнэхээр баян бүтээсэн. Гол нь л энэ газар дэлхий дээр хүний хайр л орчод байгаа. Хүн хүний хайрлах хайр. Хүмүүс шунаж, тачаадаж, бие биенээсээ хулгайлж, алж, залилж, хүчрхийлж төр засагт байгаа хүмүүс нь хувээчиж, бусдын боломжийг хулгайж, өөрсөддөө эрх мэдлээр дамжуулаад өөрсөддөө л бүр хэдэн 10 үеэрээ одоо эдэлж хэрэглээд чадахгүй тийм их баялаг хураачаад л уламшуунаад байдаг. Энэ Бурханы асуудал биш. Бурхан хүний нүгэл ийм их болсныг хараад, хүний хайрлахаа болсныг хараад, газар дэлхий дээр хүний нүгэл дэндүү ийм бузармаа болсныг хараад Бурхан сэтгэл зүрхэндээ гашууддаг. Тэгээд энэ бүх үр дагавар маш олон хүмүүс ядуу байна гэдгийг. Ялангуяа зөв амьдрахыг хүсэж байгаа хүмүүс, тэр эрх мэдэл боломж олдоогүй тэр хүмүүс, амьдралын ачаан хүндэтсэн тэр хүмүүс, үнэхээр олон хүмүүсийн ядуу зүтг байна. Дээрээс нь одоо энэ эцсийн цаг үед дайн, гамшиг, өлсгөлөн, газар хөдлөлт энэ бүх гамшиг болно. Угаасаа бусад маш олон оронд одоо дайн болж байгаа шүү дээ. Газар хөдлөлт болж байна. Хүмүүнлэгийн хямрал болж байгаа маш олон газар байна. Өлсгөлөн болж байгаа ч газар байна. Тэгээ Бурхан хэлсэн газар дээр ядуу зүдүү хүн эзэж тасрахгүй гэж Бурханы сэтгэл өвдөд байгаа байхгүй. Тийм учраас л Бурхан захиж байна. Тиймээс би чамд өөрийнхөө газар нутаг дээрх гачигдж буй ядуу зүдүү ах дүүстэй гараа сунгаж бай гэж Бурхан тушааж байгаа байхгүй. Тараар да Бурхан ямар хайрын Бурхан бэ? Ямар сайн Бурхан бэ? Би ийм л Бурхан байгаад би баярлдаг. Хүнийг хайрладаг. Биднийг бие биенээсээ хайрлаасаа гэж хүсдэг. Бурхан ядууст санаа тавьдаг. Бурхан үнчдийг үнэхээр өмгөөлж хамгаалдаг. Үнчнийг дарлаж байгаа, ядуусыг дэрлэхэж байгаа хүнээс Бурхан өөрөө өгшөө авдаг гэж хэлсэн байна. Харин тийм хүмүүс тусалж байгаа хүнд бүтээгч хэлсэн. Чи надад зээлүүлж байгаа хэрэг. Би чамд төлнө гэж хэлдэг. Амен. Тийм учраас бид нар үнчин ядуус туслахдаа Бурханаас өрөөлийг авна гэдгээ бид ухаарах хэрэгтэй. Тэгэд миний нэг талархалтай байгаа зүйл нь манай монголчууд үнэхээр сэрчжээ. Амен. Үнэхээр энэ муухай зүйлийг урд нь иймэрхүү зүйл яригддаг л байсан шүү дээ. Инээс ч муухай зүйл яригддаг л байсан. Тэгэл чихнийхээ хажуугаар өнгөрөждөг байсан. Харин одоо энэ дээр үнэхээр нийгмээрээ нийтээрээ ердөөсөө энийг чихшиж байна ердөөсөө. Тэгэхээр монголчууд маань үнэхээр гэрэл
ингээ ирцэн биш үү? Энэ буруу юмыг гэрэл дотор хараад байна шүү дээ. Урд нь бүгдээрээ адилхан тас харанхууд тэр бузар мөг харах чадваргүй өөрсдөө ч харанхуй байсан. Харин одоо гэрэл ирсэн чинь энэ буруу байна. Энэ бузар муу байна гэдгийг одоо энэ бол байж боломгүй зүйл гэдгийг одоо гэрэл ирэхэд хараад байна шүү дээ. Амен. Харин та ямар нэгэн юм дуу хоолойгоо өргөснө үү? Энэ бүхний доор ямар нэгэн комент үлдээсэн үү? Та ямар нэгэн пост хийсэн үү? Одоо бид нар ердөөс манлайлан энэ нийгмийг гэгээтэй болгоход бид нар чинь дэлхийн гэрэл газрын давс шүү дээ. Бид нар дуу хоолойгоо өргөх ёстой байхгүй. Тийм учраас хэрвээ та нар хараахан одоо тэрний доор комент бичиж ядаж нэг одоо лайк юм уу? Эсвэл үнэхээр тэр энэ бузармууд би ууралж яана гэдгээ илэрхийлж тэр зүйлийн дор тэр ангри гэж хэлдэг те ууралж байгаагаа илэрхийлсэн тэр эмоч үлдээж ингэж бид нар ингэж нийгэмдээ дуу хоолойгоо ямар нэгэн хэлбэрээр өргөх ёстой. Яагаад гэвэл та нар дэлхийн гэрэл газрын давсан шүү дээ. Биднийг л энэ нийгэмдээ сайнаар нөлөөлгөж шилжсэн баг шүү дээ. Бидний залбирдаг зүйл энэ. Тэгэхээр бүгдээрээ цуглаан тараад сайнаар нөлөөлнө шүү ахт байсан. Амен. Дуу хоолойгоо бүгдээрээ үнэхээр өргөцгөөе. Нийгмээ илүү зөв эрүүл хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлээд ихлэхээр буруу мөг сонсоор байгаад бүр садар самуун тэр юм завхай яриаг сонсоор байгаа дүжирцэн хүмүүс нэг зөв хүн ингээд энэ буруу гэдгийг хэлж ойлгуулсан ятгалах тэр зүйлийг бичгэд нэрэ тийштэй энэ ч төв юу вэ гэдгийг ингэж харах хэрэгтэй байхгүй. Тэгээ бид нэр гэрлээ цацраацгаая. Амен. Дэрэгт хүндээ гэрлээ цацраацгаая гэж. Амен уу. Гэрлээ цацраая. Халелуя. Тэгээ дэрэгт хүндээ дахиад хэлээ. Та энэ нийгмийн гэрэл шүү. Энэ Монгол улсын гэрэл гэж л. Таны үг яриа давс мэт амттай байх болтугай гэж л. Та хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Хамтдаа бүгдээрээ нийгэм маань улам цэвэршиж байгаа талархалтайгаар залбирая бүгдээр. Үнэхээр баярлалаа. Талархъя. Баярлалаа Иесус. Баярлалаа Иесус. Монгол улс үндэстэнд гэрэл ирсэн байна. Эзний гэрэл цацарч байна. Үнэхээр хүмүүс сэрсэн байна. Хүмүүс ойлгож ухаарсан байна. Хүмүүс ялгадаг болсон байна. Хүмүүс бузар мөг жигшдэг болсон байна залуучууд байна. Гэхдээ бас бузар мууд худгалдсан маш олон залуучууд бас байна. Тэд ухаарах болтугай. Тэд айх болтугай, эмээх болтугай. Тэ энэ ёрын муухайг, энэ нийгмийг бузралдаг хойч үе залуучуудын ёс суртахууныг ялзруулдаг садар самун, онцгойлын энэ садар самун ижил хүйстэн. Энэ гэр бүлийн цэвэр ариун байдлын эсрэг бас ярьж байгаа. Энэ бузар муу хүмүүс Монголын нийгмээс онцгойлон урлагийн талбараас, энтертайнментийн талбараас арчигдах болтугай. Монголын улс төрөөс ч зайлах болтугай. Шудрах зөв хүмүүс харин газар нутгийг өвлөж авах болтугай. Библи угаасаа хэлдэг. Шудраг зөв хүмүүс газар нутгийг өвлөнө гэж. Тэгээд тэр нь та байг. Та газар нутгаа өвлө. Та шийд эзэн би эзэн би энд байна. Намайг илгээгээч, намайг хэрэглээч гэж байна. Эзэн. Та нар эзэнт хэлээрэй. Би энд байна эзэн. Намайг хэрэглээч гэж байна. Үзүрх сэтгэлээсээ гуугаарай. Эзэн хэрвээ та гуйвал, хэрвээ та үнэхээр хэрэглэгдэхийг хүсвэл эзэн нэгүслээрээ таныг юр бусын бурхан хүчээр бурханы мэрэгүү ханаар чадваржуулж хүчрхэгжүүлж байгаад тосолж байгаа таныг хэрэглэх л болно. Эзэн 80 гарчсан хөгшин таяг тулсан eerүү гацаа Мосегээр дамжуулж тухайн үеийн дэлхийн хамгийн супер гүрэн болсон Египтээс 400 жил боолчлогдсон Израилийн ард түмнийг чөлөөлөн гаргасан. Эзэн 80 настай eerүү Мосег ашигласан бол эзэн таныг ашиглахгүй гэж юу?
эзэн өсвөр насны хургачин хүү байсан Давидыг ашиглаж Израильд агуу ялалтыг авчирч чадсан бол чамайг ашиглахгүй гэж юу залуусаа. Аймхаа Гидеон гэдэг Израилийн хамгийн ядуу сул дорой гэр бүлээс гаралтай. Гэр бүл дотроос хамгийн өчүүхэн нь байсан Гидеоныг эзэн эрлэхэг дайчин минь гэж хэлсэн. Тэр үг Гидеоныг агуу баатар болгосон. Израилийн шүүгч болгосон. Өнөөдөр эзэн бидэнд хэлж байгаа. Та нар бол хаан, тахилч, сонгогдсон угсаа. Бурхны эзэмшлийн ард түмэн. Ингэснээр та нарыг харанхуугаас гэрэл рүү дуудсан агуу бурхныхаа тэр хүчирхэг тэр давуу чанаруудыг тунхлах болно гэж. Тэм учраас дахиад хэл. Эзэн би энд байна, намайг хэрэглээч гэж. Бүгдээрээ даруухнаар. Тэгтээ чин сэтгэлээс бүгдээрээ эзэнд хэрэглэгдэхийг хүсцгээе. Өөрийгөө хөгшин гэж битгий бол. Та Мөсегийн хажууд арайч хөгшин биш баха. Мөсегийн хажууд та бас ядаж бүтэн үг хэлж чадсан шүү дээ. Амен. Мөсө багадгүй ингэж ярьдаг байсан баг. Тийм учраас ахта хэлдэг. Бурхан ингэж хэлж байна. Тэгээ ах нь дуу хоолой болж фараонд очиж бурхан ингэж хэллээ Мөсегээр дамжуулж гээд хоёр хөгшин таг тулцсан хоёр хөгшин орж ирэл. Тэгэл бурхан агуу зүйл хийсэн шүү дээ. Амен. Бурхан агуу. Хамтдаа хараа өрөөгөө тунхалцгаая, тэгээд нэг сэдвийн төлөө залбирцгаая. Есийн хаанчилч чуулганы хараа өрөө Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг төдийгүй бүх улс үндэстэнд Бурхны хаанчлалын сайхан мэдээг тунхаглаж дагалдагчдыг бэлтгэнэ гэж. Энэ бол үнэхээр яг жинхэнэ дагалдагчдыг бид бэлтгэх л шаардлагатай байгаа. Эзний тушаалын дагуу үйлдэцгээе. Амен. За бидний өрөө нийгмийн бүхий л салбарт сайнаар нөлөөлж өөрчлөлтийг авчирцгаая. Бид итгэлээрээ гэр бүлдээ сайнаар нөлөөлнө. Бид итгэлээрээ сүм чуулгандаа сайнаар нөлөөлнө. Бид итгэлээрээ нийгэмдээ сайнаар нөлөөлнө гэд. Амен. Бүгдээ бүхий л байдлаараа сайнаар нөлөөлцгөөе. Тэгээ өнгөрсөн хэд хоног нийгэм дээр юу болж байгааг та нар харж байгаа тий. Тэгээд яг үүний төлөө ялангуяа үнчтийн талаарх тэр ток шоун дээр яригдсан зүйлээс болж тий үнчин хүүхдүүдээр ашиг хонжоо орлого олох тухай ярьсан. Тэгээд үнэхээр тэр хүмүүсийн игдвцлийг хүргэж байгаа. Тэгээд энэ зүйлийг сонсоод миний дотроос юу Бурхны Библиэл дээр бид нар үнчтийн тухай юу гэж бичсэн байдаг вүлээ. Тэрийг мэдээж тэрийг бид өөрсдийнхөө зүрхэндээ авах хэрэгтэй байхгүй. Амен. Тэгэд Йов номыг би сүүлийн үед их уншиж байгаа. Тэгээ пастор Саяс яг Йов номноос хэлж байна. Йов номон дээр бас Йов үнчтийг харж хандаж санаа тавьж байсан тухайгаа хэлж байгаа. Тэгээ Йов хүмүүсийг зэмлэхтэй бас ингэж хэлчихсэн. Та нар үнчин хүмүүсийн төлөө шавх хайж ант найзаа арилжиж байсан гэж. Тэгэхээр Йовын 6-гийн 27 дээр тэгэхээр бас яг л тий үнчин хүмүүсийг арилжиж мөнгө олох тэр хэрэгсүүллүүрээ болгох тийм хандлага үеэс үед байсаар л байсан. Тэгтэл харин бидний эзэн бурхан өөрөө юу гэж хэлж ирсэн гэхээр дуулал 68-ийн 5 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр үнчин өрөөсний эцэг бэлэвсэн ганцын өмгөөлөгч өөрийн ариун газарт оршигч бурхан гэж бичсэн баг. Үнчтийн эцэг нь бэлэвсний өмгөөлөгч нь өөрийн ариун газарт агч бурхан юм а гэж. Амен. Тэгэд тэр үнчтийг өмгөөлдөг нэгэн байдаг. Яг Бурхны зүрх сэтгэлийн дагуу Христ итгэгч бид Библийг уншаад эзний үгийн дагуу амьдрч эхлэхэд бидэнд бас юу суух ёстой вэ гэвэл бид бас үнчтийг өмгөөлдөг. Үнчтөд санаа тавьдаг тэр нэгэн болох ёстой байхгүй Библийн дагуу. Тэг мөн гитлэл 22 дээр энэ бол бүр ингээд нөгөө тушаал хууль шиг өгч байгаа юм л да. Та нар ямар ч бэлэвсэн эмэгтэй болон өнчин хөөхтийг бүү дарлал гэж. Бүү дарлал. Тэг өнчнийг дарлаж байгаа нэгэн дээр эзэн бол тэрийг харж байгаа. Ил далд яаж ч ийсэн тэр хүн тэр хийсэн үйлдэлийнхээ шанг гарцаагүй төлөөсийг гарцаагүй
хүртэн. Яагаад гэвэл Бурхан тэр өнчтийг өмгөөлөөд өнчнөд эцэг нь болоод байж байгаа. Мөн Исая 1:17 дээр сайныг үлдэхийг сур, шудраг ёсыг эрлэхийл, дарлагдсагдыг өмгөөл, өнчөнд шудраг ёсыг тогтоо, бэлэвсэн эмэгтэйг төлөө өмгөөл гэж. Тэгэд өнчөнд шудраг ёсыг тогтоо гэдэг энэ нутган дотор тэднийг хамгаал гэсэн. Тэдний төлөө шудраг бус шийдвэр гаргаж болохгүй. Тэдний дээр яг л тэр өнчтөд ялангуяа энэ чинь одоо эзэн өөрийн арт түмэнд Израильчуудад өгж байгаа бүр ингээд нарийн хоол аахгүй. Тэгэд энэ үг эзэн өнөөдөр бидэнд өөрийн үг сургаалаараа дамжуулан зааж өгж байгаа зүйл бол өнчнийг дарлахгүй, өнчин нэгэнд бүр бид нар нөмөр нөлөг өмг төшгөн болж явах ёстой гэдгийг бидэнд сануулж байгаа. Мөн Яаков номон дээр бидний итгэлийн тухай хэлэхдээ бид Яаковын 1:27 дээр бидний эцэг бурхны өмнө цэвэр бөгөөд бузартаагүй шүтлэг бол гэж хэлж байгаа. Тэр цэвэр бөгөөд бузартаагүй тэр итгэл сүсэг бол ямар байх ёстой юм гэхээр зовлон дунд байгаа өнчин болон бэлэвсэн хүмүүсийг эргэн тойрч өөрийгөө ертөнцөөс бузартуулахгүй байх явдал юм а гэж. Энэ ертөнцийн тэр бузар явдалд автахгүйгээр тэр энэ ертөнцид байгаа тэр бузар зүйлсийг өөртөө байлахгүйгээр тэрэнд автахгүйгээр тэр зүйлстэй нэг шугамд зогсохгүйгээр харин тэр өнчин хүмүүстэд санаа тавих. Өнчнийг эргэж тойрч гэж байгаа тийм. Ингэж үлдэх хэвээр. Тийм болохоор би бас чуулгана уриалж байна. Та нарын эргэн тойронд анч өнчин нэгэн байгаа бол яг Бурхны зүрх сэтгэлээр хандаараа. Есүсийн ханчил чуулган байгуулагдсан эхнийхээ 6-7 жил тасралтгүй бид нар траншааныхантай өнчин өрөөсөн. Яг зовгсдыг халамжлана гэдэг нэг урайнд ор бид нар үйлчилж байсан. Тэгээд өнөөдрийг хүртэл одоо Монгол халамжгийн төрөмс байгууллага тэ нараа пастрын өсгөн байгуулсан. Зовгсдыг халамжлана гэд тэгээд зовгсдыг халамжилж нийгэмдээ сайнаар нөлөөлж тэ нийгэмд өөрчлөлтийг авчирж үйлдэхийн төлөө бас ажиллаж байгаа. Тэгээ бид нар бас одоо жишээлбэл 4 өнчин охин байгаа. Тэр 5 өнчин охиныг гэд ярьсан бүр тэгээд тэгтэл бид нар харин 4 өнчин хөөхөд Бурхны хайр дотор тэ үнэхээр сайхан өсөх боломж үүд хаалгуудыг нээгээд тэд ямар ч хэсэг их сургуулаа төгсөөд ажлын талбар дээр гартлан тасралтгүйгээр дэмжиж туслах боломжийг бий болгоод явж байгаа. Тэгээд өөр зөндөл хүүхдүүдэд манайхан тусалж дэмжиж явж байгаа гэр бүлүүд хүртэл байгаа. Тэгээд би өөрөө яг өнчин хүүхдүүд ингээд дөнгөж ингээд нэг гэр бүл foster family буюу гэр асрамжийн газар гэж байгаа. Тэрэн дээр манай сүмийн нэг гэр бүл ажилладаг. Тэнд дөнгөж анх ирж байгаа өнчин хүүхдүүдийн харцнууд үнэхээр өрөвдөлтөө ирж байгаа. Тэгээ хэдэн 7 хоногийн дараа яг тэр хайрын дотор байхаараа бүр ингээд маш баяр хөөртэйгээр бүр ингээд яг тэр гэр бүлийн аав ээжийг яг өөрийнхөө аав ээж болгоод ингээд бүр баярлаа тэрврээд ямар ч айцсгүйгээр тий бүр ингээд зүгдээд тэгээд яг тэр хайрын дотор өсөж байгаа байдлыг харахтаа үнэхээр баярлжсэн. Тэгээ энэ бүгдийг хийж байгаа нь хэн бэ гэвэл Бурхны хайрын улмаас хийж байгаа. Амен. Бурхны хайрын улмаас. Тэгээд одоо яг ингээд нийгэмдэр энэ дуу хоолой гарч ирээд өнчтийн төлөө улам илүү санаа тавьяасаа гэдгийг төлөө би бас залбирч байлаа. Яг шийдвэрүүд гаргаасаа тий. Тэгээд нараа пастор өршлөлөө хаалцаа бас залбирч өгөөч. Тэгээд нараа пастрын бидэнд бас их захидаг зүйл бол яг л энэ нэсэн. Анхнаасаа л Есүсийн ханчилж болгоныхын зогсдыг халамжилж тэр бэлэвсэн эмэгтэй гэдэг бол Библийн дагуу бас тий яг ийм эмэгтэй бэлэвсэн гинэ гэж заагаад өгсөн байгаа. Тэгээ яг тэрний эзнийг ирж хаагаад явж байгаа тэр эсний замаар явж байгаа 60-аас дээш насны тим эмэгтэй гэд хэлээд өгч. Тийм болохоор яг бид тэр өнчтийг, тэр ядуусыг, тэг ядуус гэж хин юм бас. Тэгээд яг энэ хүмүүстийг хайрлж, халамжилж, өгүүлэх нь Бурхны хүсэл гэдэг юм. Амен. Тэгээд манай Монгол дотор чинь зарим нөгөө өнчин гэж бодонгууд тэр хүмүүсийг хараагдсан мэттэй гэж ойлгодог хүмүүс ч байдаг зарим нь. Тэднэрээс шууд ингэж нэг зайгаа авдаг нөгөө ядуу тийм хүмүүстүүд
юм өгвөл те буйна яачин мачин гэсэн ийм буруу ойлголттой хүмүүс гэдэг. Харин бидний бурхан юу гэдэг вэ гэвэл үнчтийг халамжилж байгаа, нэгүсэлж байгаа тэр хүмүүстэд хайр инэрл нэгүслээ үзүүлдэг бурхан байгаамаа. Амен. Тэгээд Яв номыг уншиж байхад би бас яг энийг анзаарчихсан. Яв би өнчин хүмүүстэд гараа сонгож исэн тусалдаг гэдэг яг эзний өмнө амьдрч байгаа байхгүй. Эзний өмнө хүн амьдраад ирэхээр бурхныхаа өмнө амьдрахаар бурхны зүрх сэтгэл юу юм? Бурхны зүрх сэтгэл хэний төлөө зориглоод байгаа юм? Тэр бүгдийг хийж эхэлдэг. Тэгээ ер нь Есүст итгэснээсээ хойш бид нар тэ ялангуяа ядууст өнчин хүмүүстэд зов зүтэрч байгаа хүмүүстэд илүү их тусалж эхэлдэг. Зориулж эхэлдэг. Юмаа хуваалцаж эхэлдэг. Тийм болохоор бурхны зүрх тэдний төлөө байгаа шүү.